Яг одоо он гараад 2 сар гарan болж штэ. 2 сар гарan болоход бид нэр 5 сургууль 3 цэцэрлэгийг ерөнхийдөө ашиглалтанд оруулаад цаана дахиад 2 цэцэрлэг 2 сургууль улсын комисс өнөө маргаашгүй орохгүй явж байна. За ингээд ерөнхийдөө ингээд бид нар явж байгаа ч гэсэн нөгөө сургуулийн сандал ширээ гэдэг асуудал маань өнөөдөр хүртэл асуудал байгаа тавигдаас шийдэгдээгүй явж байгаа. За одоо ингээд 85 сургууль энэ жил ингээд ашиглалтанд орохоор нийтдээ бидэрт 92 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг тийм. Бүгднийг сургуулийн цэцэрлэгүүдийг зөөлөд хатуу үйдэл сандал ширээ багшийн хэрэглэх түүнэр ингээд бүгднийг хангахад улсад бид нар энэ юуг хөргөж гисэн. Яамд нь бид нар 92 тэрбум төгрөг ингээд саналаа айлт улсын төсөв баталгаас өмнө өгсөн боловч яамнаас улсын төсөвтөө баталгуулахдаа дөнгөж 26 тэрбум төгрөгийг улсын хэмжээндээ батлаад өгсөн. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд бид 92 тэрбум шаардлагатай хахад улсын хэмжээнд 26 тэрбум төгрөг тавиад өгсөн. Өөрөө одоо ингээд дахиад ирэх 9 сар хичээл ороход баахан санал ширээ хүүхдүүдэд авч чадахгүй сургууль цэцэрлэгүүд гараад дээрэс нь дахиад анги дээр нэг ширээ 2 сандалтай 3 хүүхд суух ийм нөхцөл байдлыг бүрэн үүсэх нөхцөлөд үүссэн. За одоо ингээд согт утсан байгаа 70 тэрбум төгрөг байгаа шүү дээ. За 70 тэрбум төгрөгийг одоо яамнаас төсвийн тодтгол хийгээ те. Одоо намрын чуулган 3 сард хуралдлаа гэхдээ төсвийн тодтгол ороод нөгөөтөн байнгын орооны хурал ингээд төсвийн өгнийг 2-3 дахь хилцүүлэг нь явагдаад батлагдсаар идэл 4 сар болно. За тэр 4 сард нөгөө мөнгө нь тавигдаад батлагдаад гарч ирлээхэд хяналтын хуулиараа 5 сарын 31-ээс өмнө шууд тасуулгана. Тэгээ тендер зарлаад тендер сонгох шалгуулт бид 2 сар хугацаа хэрэгтэй. Гомдол гарахгүй шүү дээ. Тэгээ 2 сар тендер зарлаад гомдол гарах юм бол бид дахиад 2 сар тендер зарлана. За ингээд тэмнэлтийн хуулигаа 5 сарын 31 гэдэг дээр амжихгүй нь ойлгомжтой болцсон. За тэгэхээр нөгөө дутаад байгаа 70 тэрбум төгрөгийн хангах ёстой сургууль цэцэрлэгийг бид хаанаас энэ анги тахивыг хангах ёстой вэ гэдэг асуудал ингээд дахиад гарч байна.